Оройн төргийн үзэгчтэй ажлын дараа нэвтрүүлэг эхэлж байна. За манай энэ удаагийн нэвтрүүлэгт Монгол Улсын их хурлын гишүүн Мөнхбаатар өргөцсөн байгаа. За ингээд бид Мөнхбаатар гишүүний бас ажлын офис дээр хүрэлцэн ирсэн байна. За Мөнхбаатар гишүүнтэй өвсгөл нутгийн талаар, аялал жуулчлалын талаар, за үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар, энэ удаагийн парламентын талаар гээд маш олон сэдвээр ярилцуулна. За ингээд Мөнхбаатар гишүүнтэй орж уулзцгаая. За сайн байна гişнэ. За сайн байна. За сайхан орж байна. Хавч сайхан аа. Орж сайхан байна. Таны тавьсан. За дэжгүй сайн байна да. Чуулган дууссан. Тийм чуулган төр завсарсан байгаа. Тий. Одоо дараагийн ээлжид сонгуулиулахын өмнө чуулган маань төр завсарчаал гэж байж байна. Би бас таны хайж явж байгаад энд хүрээд ирлээ дэсээ уцаар ярьж байгаа. Энд чинь одоо таны ямар одоо газар байна байгууллагын? Энэ болохоор манай хөсгөл хөгжил сангийн маань байр байгаа. Манай хөсгөл хөгжил сангийнхаа маань энд одоо сууж ажиллацгаадаг. За хөсгөлийн чиглэлд бас хийж байгаа ажлуудаа энд бас эмхэл зэгцэлж хийдэг гэсэн хэлж болно тий. За гişүн дээр нэгдсэн чуулган бол ингээд ерөөхдөө өндөрлөө тийм ээ. За энэ удаагийн парламент бол ингээд 4 жилийн ингээд ажил бол ерөөхдөө дууслаа. Та бол одоо энэ парламентод 4 жил бас ажиллаж хууль тогтоох дээд байгууллагад ингээд ажиллаа тийм ээ гişүнээр. Тэгээ ерөөд нь та одоо ингээд эргэж хараад дүгнүүл тийм ээ бас яг ямар дүгнэлтийг хийх бол эндээс соёлоос эхлэе. Ер нь яг би төрийн албанд нэг 20 жил ажиллаж байна. За бүх шатанд нь л ажилласан л да. Хаш шатнаас нэлээд бүх шатанд нь ажилласан. За энэ 4 жилийн хугацаанд бол хөсгөл нутгийнхаа бас иргэдийн одоо итгэлийг хүлээж улсын хурлд анхудаа сонгогдсон ажиллалаа. За хуульчны хувьд бол энэ хугацаанд одоо ихэвчлэн одоо энэ хууль усруулах за мөн хууль тогтоомжийг одоо батлахын үйл явцад одоо идэвхтэй оролцож бас мөн одоо орон нутаг төлөвлөлөө хэрэгжүүлж байгаа Хүсэл аймагтай их бас орон гэрүүлэлтээр нэлээд анхаарч ажиллалаа. За мөн одоо улсын хурлын гишүүний одоо үндсэн үүрэгт ажлуудын нэг бол бас хуулийн хэрэгжилтэнд одоо бас хяналт тавихын ажил байгаа. За хяналт шалгалтын чиглэлээр ч одоо бас олон ажлууд хийгддэг. За энэ мэдчлэн одоо энэ ерөнхийдөө хууль тогтоох ажилдаа одоо гол анхаарал хандуулж ажилласан юм жилүүд байлаа. Энэ таны ажиллаж байсан хуулийн төслүүд үү? Тэгээ энэ одоо яг улсын хурлын гишүүнээр ажиллах хугацаанд хийсэн ажилласан хуулиуд маань за энд бол цэнхэр одоо энэ хавцастаа нь бол санаачилсан хуулиуд маань байгаа юм. Санаачилж батлуулсан хуулиуд маань нийтдээ сая тий батлагдсан хуулиуд гэсэн. Энэ 4 жилийн хугацаанд бол улсын хурлын гишүүнийхээ одоо бүрэн эрхийн хүрээнд нийт 18 хууль санаачилж одоо батлуулсан. За мөн 30 гаруй хуулийн одоо ажлын хэсгийн ахлагч болон ажлын хэсгийн гишүүнээр ажилласан байгаа. За эдгээр нь бол одоо энэ ажлын хэсгийн гишүүн, ажлын хэсгийн ахлагчаар ажилласан энэ хуулиуд байгаа. Одоо энэ тухайлбал одоо прокурорын тухай хууль байж байна. За би бас энэ хууль зүйн системд ажилладаг хүний хувьд бас прокурорын хуулийг бол ахалж ажилласан. Ингээд Энд бас нилээн болсон хууль шүү дээ тий. Хууль чинь мэдээж одоо хууль болгон тийм амаргүй гардаг л да. Тэр нь бол тийм. Ингээд одоо тийм бүх төвшөнд нь одоо хилцүүлгийн явцад бол одоо олон зүйлүүд бас өөрчлөгддөг, олон зүйлүүд шинээр нэмэгдэнэ. За бүхий л одоо гарч болох бүхий л одоо зүйлүүдийг тооцож энэ зохицуултуудыг хийх ёстой. Та нөгөө нэг юун дээр эрдэнэ 49 дээр ажлын хэсгээр шалгах нэгтлэх ажлын хэсгээр ингээд ажиллаж ирсэн шүү дээ. Тэгэхээр яг ингээд ажиллаж явах үед ингээд янз янзын хэвлэл ярилцлага өгөөл тийм ээ. Ингээд ийм зүйлүүд ингээд явж л байсан. Гэтэ ингээд яг тухайн үед нэг ийм зүйлийг ярьдаг гэсэн ингээд энийг ингээд ажиллаж байгаа энэ ажлын хэсгийн гишүүдэд маш их дарамт шахалт ирж байна. Энэ хүмүүсийг чинь ингээд зүгээр ойлгохгүй байна гэл ингээд хэвлэлээр яригдаад идэгс. Яг тийм зүйл юу нэг байсан уу? Яг энэ ажлын хэсэг маань бол тухайн үеийн хөнцөн байгаа орон дарга арднаас хэд Нямдарч сайд Гамболд гишүүн Дэрвэр сайхан гишүүн Ил их болт гэдэг. За миний би ингээд бид эдийн одоо гишүүдийн орсон ажлын хэсэг ажилласан л да. За мэдээж ер нь одоо төрийн ажил албыг одоо хийж гүйцэтгэхэд бол амаргүй нөхцөл зөндөө байдаг л да. За миний хувьд бол одоо бүр энэ хууль зүйн дотоод төрийн чиглэлээр одоо олон жил ажилласан хувьд бол мэдээж одоо амаргүй зүйлүүдтэй зөндөө тулгарч чаддаг. Гэтэ яг энэ ажлын хэсэг ажиллахад бол бас тийм ч амархан бол байгаагүй. Гэхдээ үр дүн нь бол улсын хурлын тогтоол гаргаж энэ төрд одоо 100% төрийн мэдээллийг авах ажлыг бол улсын хурлын ажлын хэсгийн санал төгөлтийг л одоо үндэслэж их хурлд тогтоол гаргасан шүү дээ тийм ээ. Энэ их хурлаас цаанаас нь ингээд гоё хүчт юм уу? Та ингээд өөрөө янзлсан юм уу? Бидний хувьд бол хуулийн хувийн хэрэг гэж байдаг. За хуулийн хувийн хэрэг бол одоо өмнө одоо парламентын гишүүдийн хувьд бол ингээд хуулийнхаа хувийн хэргийг их юм зэгцтэй байлгаагүйс болоод бас орхигдох тухайн үед гарч ирсэн одоо санаачилгууд
тодорхой одоо энэ протоколууд бас байх ёстой шүү дээ. Энэ зүйл бол бас их хэмжигцтэй байх ёстой гэдэг үүднээс нь энэ хуулийг бол ямар ч байсан хуулийн төслүүдэд би ингээд нэлээд зэгцтэй болгоцсон юм. Одоо мэдгүй хүний ширээн дээр байгаа мгийг харах хэрэг тултай юм ааш. Тэгээ үндсэн хууль байна. Энэ үндсэн хууль маань бол саяны нэмэлт өөрчлөлт энэ дээр гаргаад авчих واخ. Болно. За тийм. Энэ үндсэн хууль маань бол саяны нэмэлт өөрчлөлт орсон шинэ одоо их хөв байгаа. За энийг бол бас энэ үндсэн хууль санаачлагч одоо гишүүдэд улсын хурлаар дараагаас одоо өгсөн байгаа. Бидэнд одоо энэ шинэ үндсэн хуулийн маань одоо бүх иж үнээр орсон хөвлөр нэр байж байгаа. Одоо ингээл ер нь хэлжээд эхэлчихэн тий. А энэ дээр нэртэй юм байна тий. Тэгээ яг үндсэн хууль санаачлагч гэдэг агуулгаар нь бас юу яаж бидэнд бас урсгасан юм байгаа тий. Нэмэлт өөрчлөлт оруулах түүхэн үйл хэргийг бүтээлцэн талархал илэрхийлэн хадгалуулваа гэж тий. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн гол ингээд нэг анх ингээд хэлцээл эхэлж байхдаа энэ засаглалын энэ одоо энэ хэлбэрийн эрх мэдлийн хуваарлтыг яг ингээд зөв байрлалд нэгж оруулж өгөхгүй бол энэ ингээд бүр хөдөлгөөгөө олохоо болоод нэг зүйлийг ярьдаг байсан шүү дээ судлаач. Яг тэрийг яг тэр үүргийг биелүүлж чадсан бол энэ удаагийн өөрчлөлт. Тэг яг ер нь бол энэ эрх мэдэл хуваарлах зарчим гэж байгаа. Тэр зарчмыг л одоо манай үндсэн хууль суулгаж өгсөн шүү дээ. Тэгээ тэр зарчмаар явагддаг шүүх эрх мэдэл, гүйцэтгэх эрх мэдэл, хууль тогтоох эрх мэдэл гэж байна. За энэ гурвын одоо зааг ялгаа, за эрх мэдлийн давхцал, за мөн харилцан одоо хяналт тэнцвэртэй бас байх ёстой. Бас мөн бие даасан байдал нь хангагдсан. Ийм байдлаар зохицуулах ёстой. Тэгээд энэ үндсэн 1992 онд одоо батлагдаж бидний үрдэж ирсэн энэ үндсэн хууль бол мэдээж одоо түүхэн жилжилтийн үүргээ бол одоо хангалттай сайн гүйцэтгсэн. Одоо нэг л одоо бидний нийгмийг бий болгосон одоо үндсэн хууль шүү дээ. За энэ хугацаанд бол одоо нэмэлт өөрчлөлт оруулах практик одоо хууль зүйн шаардлага бол одоо гарч ирсэн. Тэр нь бол практикт хэрэглээд ирэхээр одоо ерөнхийлөгчийн эрх мэдлийн хүрээ хязгаарын асуудал, засгийн газрын асуудал, за улсын их хурл одоо ингээд гүйцэтгэх ажилд одоо хэтэрхий их оролцдог асуудал байна. Ерөнхийлөгчийн эрх мэдлийг бас одоо үндсэн хууль зааснаас үндсэн хууль заасан чиглэлүүдээс нь гадна хуулиар нэмж одоо эрх олгосоор байгаад одоо бас гүйцэтгэх засаглалын одоо тэнцвэрийг одоо алдагдуулсан байх гэх тийм үү. За шүүх эрх мэдлийн хувьд ч гэсэн бас одоо тодорхой одоо нэг институтээс хамаарсан ийм өөрчлөлтүүд одоо байдлууд бас их байсан учраас эдгээрийг одоо засах, сайжруулах л одоо зорилготой юм өөрчлөлтүүд хийгдлээ. За энэ бол одоо бид бүгдийн одоо хүсэн хүлээж байгаа тэр өөрчлөлтүүдийг бол одоо хийж чадсан гэж би одоо бодож байгаа. Гишүүний ажлын үедээ танилцж болно. Тий. Түрүүн би орж ирээд нүдэнд энэ номнууд яг тусахгүй юу? Ингээд Монголын сор болсон ингээ хүмүүс чойвилсонгой за жалхан цудагт Дамдан базар гэх тий. Ингээд ингээ харсан чинь энэ ойролцоогоор нэг 17-8 байх шиг байна л да. Энэ ямар учиртай номнууд байна тий. Тэгээ энэ түүхэн эрхмүүдийн цадиг гээд ийм цорол энэ батууд одоо гарч байгаа. Одоо нэлээд хэдэн жил болж байна. Хүмүүн хороо гэдэг нийгэмлэг одоо хэдэн жилийн өмнө байгуулагдаж за энэ 20 дугаар зууны түүхийг одоо энэ тухайн үеийнхэн түүхийг тухайн үеийнх нь одоо түүхэн хүмүүсээр илэрхийлж гаргавал одоо илүү сонирхолтой байх юм байна. Яг ингээд түүх хичээд ингээд түүхийн батууд гарахаар хүмүүс одоо унших нэг бага байгаа даа шүү дээ. Тийм учраас энэ түүхэн хүмүүс бол бас энэ тухайн түүхийн илэрхийлэгч байдаг. Тэгээ тухайн одоо цаг үеийн түүхийг энэ 20 дугаар зууны түүхийг одоо энэ тодорхой хүмүүсийн сонирхолтой түүхээр нь дамжуулж одоо гаргая гэсэн юм санаачлаг гараад энэ санаачлагын дагуу энэ одоо 20 гаруй бот хэвлүүлээд байгаа юм. Одоо цаашаасан цувралаар явагдана. За энэ болохоор энэ залхан цодогт Дамдан базар гэдэг одоо манай залхан зээн хүрээч манай хөсгөлт байдаг шүү дээ тийм ээ. Бүр хааны сумд байдаг. За Монгол улсын ерөнхий сайдар одоо 2 удаа томилогдож байсан одоо ийм сайхан түүхэн эрхэм байгаа. За энд бол одоо чой болсон Сэтэнбал гээл бодоо Цэвэнгуа за Нацагдорж гэдэг одоо бүгдээрээ л одоо 20 дугаар зууны түүх болсон тэр бүх хүмүүсийн одоо түүхүүдийг хэлж байгаа.
ингээд одоо мөн ингээд хэвлэгдээд явж байгаа. За энэ номыг бол одоо Америк элчин сайд байгаа Отхон Баяр сайд их сонирхолтой хэлбэрээр бичсэн, маш олон түүхэн баримтаар одоо бичсэн ийм түүх байгаа. Би бас өмнөх үгийг бичиж бас энэ нутгийнхандаа зориулж бас энэ өмнөх үгийг бас бичсэн. За энэ Хүмүүн хорвоо нийгэмлэг хэдэн жилийн өмнө байгуулагдсан гол зорилго нь бол энэ. Хүмүүн хорвоо нийгэмлэг гэдэг ярьсан. Одоо энэ зураг энд үйж ах шиг шүү дээ. Энэ одоо бид эдийн Хүмүүн хорвоо нийгэмлэгийнхаа номын нээлт хийж ирэх үеийн зураг байна л да. Тий. Одоо энэ над талаасаа энэ гомсронгой байна тийм ээ. Тий. Баярдар байна, очротгой баабар нэдэлж. За ингээд бид хэд бас шинэ номынхаа нээлтийг хийжсэн. Тэр хоцрог байна. Тий. Одоо л цаашаа үргэлжлэл явж байгаа юм тийм. Одоо энэ хийгдэж байгаа. Одоо хамгийн сүүлд бол Цэнтугаа одоо Бадамдорж гээд бас түүхийн бас нухчаанд бас л одоо сайн муу олноор одоо харагддаг энэ ихний талаар бас сүүлийнх нь бүтээл бол гарсан байж байгаа. Одоо ингээд цаашдаа ч гэсэн ингээд үргэлжлээд. Энэ бол би Жалхан цогтын хувьд бол бас нөгөө нутгийн маань одоо хотгот учраас энэ бид бас нэлээд онцолж энэ дээр нас бид нэлээд өсөр нутгийнхандаа бас хөрөх талаар бас анхаарал тавьж ажилласан л да. Таны хорондагийн хувцас байна. Тийм ээ. Хэдэн он тажин цагийн хорондоо болсон? За 2008 онд хорондоо цал хүртэж байсан. За одоогоос бол 12 жилийн өмнө байна. Бас нэлээд олон жил болсон байна. Яг тухайн үед бол 31 настай байсан. За Монголын бас хамгийн залуу хорондоо нарын нэг одоо болж исэн болов уу гэж би бодож байна. За яг би ч одоо хууль зүйн дотоод хэргийн яамд л одоо олон жил ажилласан хүн шүү дээ. Яг тэр үед ажиллаж байх үедээ бол яг гэмтэрэгтэй тэмцэх, гэмтэргээс урьдчилан сэргийлэх бодлого зохицуулалтын асуудлыг одоо олон жил хариуцж ажиллаж байсан. Ажил чиг үүргийн дагуу одоо энэ хууль хүчний байгууллагуудад хариуцж ажилладаг байсан учраас ингээд зэргийн цолтой ажилладаг байсан. За дараа нь бас энэ аюулгүй нөхцөлийн улсын төвөд бас энэ цагдаагийн газрын харьяа гэдэг байж байгаа. Сүүлд нь бол яамны харьяа гэдэг болсон. За энэ байгууллагын дараа бас ажиллаж байсан. Ингээд энэ үед ажиллаж явах бүх үйл явц маань бол одоо гэмтэрэгтэй тэмцэх, өрчсөн сэргийлэх одоо энэ бодлого зохицуулалтын энэ л одоо хариуцж ажиллаж байсан. Тэр үетэй холбоотой одоо миний ажил үүрэг байгаа. Одоо ингээд та хууль зүйн доктор бүр ингээд гэмтэргийн одоо тэр асуудал бүр ингээд дотор нь ингээд яг эд буцалж штэ. За дараа нь та улсын хурлын гишүүн боллоо. Тэгэхэд тухайн одоо яг ажиллаж явах үедээ за энэ одоо зохицуултыг ингэж өөрчлөхгүй л юусэн болдгүй юм байх шүү гэж харж ирсэн юм та өөрчилж юу намжсан уу? За сая бас энэ парламентын хугацаанд бас энэ хууль эрхцэн бас томоохон шинжилгээд хийгдлээ л дээ. За мөн хуулийн байгууллагуудын хуулиуд сая бүгд гарсан. За энд бол би одоо прокурорын хууль, дотоодын зэргийн тухай хууль, за шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хууль, за мөн түүнчлэн хэлийн тухай хуулиудад би одоо зарим ажлын хэсгийг ахалж, зарим ажлын хэсэгт нууж ажилласан. За энэ үед бол тухайн үед одоо бас бодож санаж ирсэн, практик дээр ажиллаж ирсэн тэр зүйлээ хууль эрхцэн шаардлагын нөрөнд бол томоохон шинжилгээ одоо хийхэд нь бас одоо ямар ч ус оролцсон. За түүнээс гадна сая энэ гэмтэрэгтэй тэмцэх одоо урьдчилан сэргийлэх дээр ажиллаж ирсэн хүний хувьд бол бас нэг одоо чухал одоо бодож явдаг зүйл байна. Энэ гэмтэргээс урьдчилан сэргийлэх тухайн үед бол 1997 онд батлагдаад томоохон хөгжил ороогүй яваад байсан. Одоо би намайг ажиллаж явах үед л одоо хэрэгжиж ирсэн үед маань бас учир дутагдaltaй зүйл олон байсан л да. Тэгээ сая одоо хууль тогтоогч болж орж ирснийхээ хувьд бол ямар хин бямцгал гишүүн битээр гэмтэргээс урьдчилан сэргийлэх тухайн хуулийг одоо өөрчлөөд гэмтэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болгож одоо шинжилэн найруулж сая батлуулсан. За одоо хэрэгжиж байгаа. За энэ хууль бол нөгөө гэмтэргээс гадна энэ зөрчил гэдэг одоо нийгэмд дэг журам тогтоодог зүйл бол энэ зөрчилтэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэх. За түүнээс урьдчилан сэргийлэх асуудлуудыг иж бүрнээр нь одоо зохицоор нь шийдсэн. Ер нь бол гэмтэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх ажил бол томоохон ахиж сулсан ийм хууль бол сая батлуулж явж байсан. Чадсан. Одоо та ер нь хоорондоогийн хувцсыг өмсөх боломж олж байна. Өө одоо баг оддгүй шүү дээ. Тухайн үед одоо ажил алба бачиж явах үед бол одоо баяр ёслолоор бол мэдээж өмсдөг байсан. Тий. Яг хоо бас сайхан шүү дээ. Бас одоо тангараг өргөсөн одоо офицер хүн байна гэдэг бол бас их орны төлөө одоо тангараг өргөсөн офицер хүн гэдэг бол одоо хизээд л бэлэн байх хэвээр. Тэр агуулгаараа одоо хувцс маань өсөл одоо бэлэн байгаа л юм. Таны өрөөг ингээд ажиглаад тэгээ энд бас байгаа энэ нэг юу вэ те? Зургийг бас ингээд ажилласан ингээд битүү ингээд юу харагдаж байна л да. Соём. Тэгээ та энэ соёмбын талаар ер нь их судалгаа хийдэг хүн үү? Ямар учраас дандаа одоо энэ жишээл энэ дээр ингээд соём сүлд тэгэл Монгол ухаан гэдэг. Энэ талаараас та тайлбарлаж үгүй. Ерөөс ямар ч орж шиг ер нь тэгж ажиглахаар ингээд битүү соём. Ер нь нэлээд олон соём байгааз. Одоо энэ хөрөнгөд яаж өөрчлөн ингээд соёмтой ажиллаж байна тийм. Соём бол одоо монголчуудын тийм уламжлалт шүтээ. За нэг талаасаа одоо гүн хааны
нэг талаасаа шашны агуулга бий. Нөгөө талаасаа энэ бол одоо монголчуудын маань гүн сэтгэлгээний л одоо илэрхийлэл гэж би одоо бодож явдаг юм. За нөгөө ер нь бол соёмб сүлдийг бас нэлээд одоо судалж үзсэн л дээ. Бас сонирхож нэлээд судалсан. За философи ухааны доктор Дашиндан багштай би хамтраад энэ соёмб сүлдгээд энэ судалгаа хийгээд соёмб сүлд Монгол ухаан гэдэг юм ном гаргасан. За энэ судалгааг хийгээд ингээд явж байгаад ерөөсөө ямар ихтгэл үнэмшилд хүрсэн бэ гэхээр Монголын маань одоо төрийн сүлд байгаа тийм та бүгдийн бүгдээрээ мэдж байгаа төрийн сүлд байгаа. За энэ бол сүлд гэдэг бол монголчуудыг одоо бүгдээрээ нэгдэж одоо бэлэгдэж байгаа энэ сүлд шүү дээ тийм ээ. Тийм учраас энэ судлаад үзэхээр ер нь монголчуудын энэ сүлдийг шинээр зохиох огт шаардлагагүйсэн юм байна. Монголчууд бол өөрийн сүлдтэй юм байна. Энэ сүлд нь бол энэ соёмб юм байна гэсэн би юм дүгнэлтэнд одоо хувьд явуулсан. За энэ агуулгаараа ер нь төрийн сүлд бол одоо соёмб байх хэрэгтэй байна гэж бодож судалгаа хийж за энэ чиглэлээр бас одоо олон ярьж байгаа хүмүүсийн нэг л дээ. Сайн үндсүүлийн өөрчлөлтөөр бас та энэ нэг талаар ярьж байсан баг шүү тий. Тий. Чуулган дээр. Би яг үндсүүлийн нэмэлт өөрчлөлтөнд хийгдэх энэ үйл явцад бол бас оролцсон л да. Идэвхтэй оролцсон гэж бас би бодож байгаа. Нийтдээ 15 зарчмын зөрүүтэй санал гаргаж оруулсан. Бүгдээрээ одоо үндсэн хуулийн төслүүдэд сая хууль болон одоо туссан байж байгаа. За энэ дээр харин орч удаагүй бас хэд хэдэн саналууд бий. Энэ бол одоо соёмбыг одоо төрийн одоо сүлд болох энэ саналыг бол оруулсан. Та бас сая чуулгандар хүлжсэн гэдэг чинь. Энэ бол энэ удаадаа хэрэгээр өдөө ороогүй ч гэсэн цаашдаа монголчуудын сэтгэл зүрхэнд байгаа нэгэнт одоо уламжил болсон энэ соёмб маань бол монголчуудын сүлд болно гэж бодож байгаа. Соёмбын талаар зүйлүүд бас оролдоод байгаа юм. Энэ сая та бас энэ ярьж байгаа энэ Хүсгэл аймаг маань бол одоо 130 мянган хүнтэй хамгийн аялал жуулчлалын хамгийн томоохон төв болсон. За аймгийн төвдөө бас 40 гаруй мянган хүнтэй Улаанбаатар дархан эрдэнэ тэгээд дөрөвт одоо ингээд загс одоо байж байгаа томоохон суурин одоо хот байгаа. За Мөрөн хот бол одоо Монголын бас энэ томоохон дөрөвт суурин болсон. Тэгээд энд бол 100 орчим мянган хүн ирж байна. Аялал жуулчлалаар дотоодын болоор гадаад. Тэр хүмүүс маань бол за үзэж харах, зураг авах гэдэг одоо олон аялал жуулчлалын шаардлага бол байдаг. Тэгээд энд бол юу шаардлагатай вэ гэхээр би соёмбыг байгуулах нь хамгийн их зохимжтой байна гэж үзэж энэ соёмбыг аймгийн төвийн яг хойтой тал Дулаан хааны өвөрт одоо хийгдэж байгаа. За энэ соёмб бол одоо энэ 6 сард ашиглалтанд орох юм. Одоо яг ажлууд нь хийгдэж байна. Соёмб одоо энд байрлана. За түүнийгээ тойроод 3 талдаа бол нэг талдаа Мөнх хааны гэрэл төшөө байдаг. Тэр бол манай Хөвсгөлийн Бүрэн хаанаас Бүрэн дахь тусмын нутагт одоо солилцсон шүү дээ. Бүрэн дахь тусмын нутагт солилцсон шүү байгаа. За энэ Мөнх хааны гэрэл төшөөний юм жижигхэн засвар хэсэг байна. Хойд талдаа далаа Хөвсгөл далаан юм одоо засвар хэсэгтэй. За зүүн талдаа болохоор Алангойхийн одоо гэрэл төшөө тайлбартайгаа ингээ байх. Ийм сайхан одоо манай Хөвсгөлийн онцлогийг одоо агуулсан. Бас түүх соёл уламжлалыг агуулсан нэг ийм өшөө басхий. За энэ бол бас ер нь одоо ингэчин бат байх. Энэ одоо агуулгыг одоо бэлэгдсэн юм сайхан соёмбын цогцлор маань бол бий болж байгаа. Тэгэхээр ийм учраас соёмб байгуулж байгаа агуулгаар нь бас монголчууд маань олноороо ирж тэнд бас аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгож үзэх. За энд аялал жуулчлалын мэдээллийн төв бас байх юм. Энэ мэдээллийн төв бол одоо ирж байгаа бүх жуулчдад одоо мэдээллүүдээ өгöd явна. За нөгөөдгөр энэний хажууд бас одоо Мөрөн хотынхаа залуучуудын одоо чөлөө цагаан өнгөрөх сайхан цэцэрлэгт хүрээлэн бас бий болж байгаа. За мөн дээрээс нь харахаар ингээд соёмбын хэлбэртэй. Одоо манай Мөрөнгө та нар мэдээж дээрээс нь онгоцоор ингээд явахаар маш цэгцтэй их гоё хот төрөлттэй байдаг. Яг түүнтэй адилхан одоо эх жил хийгдэх бүтээн байгуулалт нь бол энэ соёмбын энэ цогцлор нь бол одоо энэ онд ашиглалтанд ороод эх хонд бол хажуу талд нь яг дээрээс нь харахаар соёмб хэлбэртэй. Одоо цэцэрлэгт хүрээлэн одоо ашиглалтанд орно. За энэ бол ингээд их сайхан бүтээн байгуулалт одоо хийгдээд явж байгаа. Одоо ингээд 6 сараас одоо ашиглалтанд орж байгаа. За энэ бол одоо манай сангийн одоо жинхэнэ сан гэж хэлж болохоор өөрөө байна да тийм маш их зүйл хадгалагдаж байгаа шүү байна тийм. Өсгөл өгжил сан бас Чингүнжил сан гэж манай өсгөлчүүдийн байгуулсан юм сан байдаг. Энэ Чингүнжил сан болохоор манай 25 дахь хэрэг сайд Баяр дарга Ташиндан доктор Инх төвшин дарга одоогийн шадар сайд. За Батчалуун гэдэг бидний 5 хүн одоо анх байгуулсан 2008 онд байгуулсан байх. За түүнээс хойш Чингүнживийн өвөл хэргийг
тусаар тогтнолын төлөө тэмцээний үүдэргийг бас одоо олон нийтэд бас тайлбарлан таниулах, заалдаршуулах. За мөн Чингэнживийн үйлрэгтэй холбоотой энэ түүх соёлыг бас одоо чиглэлээр гарсан зүйлүүдийг бас дэмжигээд мөн одоо эрдэмтдийн хурал за энэ өв соёлтой холбоотой олон зүйлүүд чиглэлээр бас арга хэмжээнүүд одоо байгаль зохион байгуулалт гэх ийм л санал та. Таны нөгөө номсом гэдэг нэг аян өрнөжсэн гэдэг жилийн өмнө тэр үлдсэн номсом уу? Тэгээ энэ яг Монгол номсом гэдэг хөтөлбөр хэрэгжүүлсэн л дээ. Өсгөл аймагтай 24 сумдаа хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөрийг бас хэрэгжүүлэх болсон гол шалтгаан нь бол ном сум бол одоо хүртээмж муугаас сайн хөгжихгүй байгаад байсан. За ер нь ном сумтай сум одоо бас их цөөхөн байсан шүү дээ. Ийм учраас за 8 ном сумыг одоо 50 сумтай холбогдох бүх хэрэгсэлтэй хамт 24 сумдаа гартуулан өгсөн. За ингээд хүүхдийн одоо эмэгтэйчүүдийн за одоо эрчүүдийн юм ном сумуудыг ингээд тус хүртэн өгсөн учраас энэ чиглэлээр бол манай өсгөлчүүд 93 наадмаа одоо ёслол төгөлдөр сайхан хийдэг болсон. А нөгөөдөг бол сур харваа одоо Өсгөл аймагт хөгжөөд одоо энэ улсын наадамд бол одоо ирж цэцэн мэрэгнээс орж байгаа одоо хүмүүсийн хувьд бол манай өсгөлчүүд бол одоо хамгийн одоо шилдэгүүдийн нэг болж одоо оролцож байгаа. За Өсгөл аймагт бол одоо олон жилийн өмнөөс та бүхэн бас тэр одоо Монгол ном сум хөтөлбөрийг бас сурвалжлаад явж байсан баг. Тэр үед бол дөнгөж л одоо хэлжээлээ. Одоо бол сум болгонд бол одоо шаггаар бач толон болсон. Одоо ялангуяа өсвөр насныхан маань одоо их сайхан харж хагаад одоо их сэтгэл сайхан байдаг. За энэ дээр энэгээр таны бас нэг дөнжин гаруй 2016 гинэ. Тасаа биш яг моронд одоо дуртаал одоо хүмүүсийн нэг л дээ. За манайх би ч одоо бас Өсгөл аймгийн цэцэрлэг суманд одоо төрж өссөн. За одоо мор малтаа бүгд одоо бас туссан хүмүүсийн нэг л дээ. Манайх ч өөрөө бас сайхан хурдтай байсан юм. Манай одоо аав бол манай ах トゥ нар бол бас сайхан хурдтай, эсэх сайхан хүрэн бордтой, сум аймагтай бас сайхан хурдладаг, давхдаг. Одоо ийм бас сайхан уламжилттай бол би одоо модны соёлын сайхан уламжил байгаа. Ер нь яг Монгол хүн юм чинь мордоо дуртай. Тэгээд зүйлд оноо ахтай бас их сайхан танилцж нөхөрлөөд. Оноо ах маань бол бас одоо энэ бас олон хурдтай болохт маань бас сайхан дэм үзүүлсэн хүмүүс маань л да. За би бас Өсгөл аймагт 24 сумдаа 25 одоо оногийн урьдчилан хурдан удмын одоо өрөө бэлгэлсэн. Тэр нь болохоор одоо Өсгөлд одоо уяачдын маань бас өсөлт байсан. Залуу уяачд маань сайхан угшилтай ийм одоо азаргын өрөөнүүдийг бас одоо авчирч өгөөч гэсэн ийм хүсэлт байсан. Нөгөөдгөө бас энэ адууны одоо хүчин селекцийг бас сайжруулах, нутагтаа хурдтай болох гэдэг л одоо агуулгаар нь иймэрхүү арга хэмжээнүүдийг тухайн үед хийж зохион байгуулж ирсэн. За энэ үед бас тиймэрхүү сайхан ажлуудыг хийгээд ирэхээр бас мод бас сайхан хурдлагын байна гэж ойлгосон. Одоо очуур маань байна. Очуур бол одоо дүнжин гаравт одоо сайхан айрагдаж орж ирсэн. За 2016 оны таавар болсон дүнжин гаравт бол сайхан айрагдсан. Тийм медаль нь одоо тийм энэ байж байгаа. Сайхан айрагдсан. За улсын наадамд бол 7-оор орж ирсэн л дээ. Улсын наадамд 7-оор 16 оныхаа улсын наадамд бол 7-оор орж ирсэн. Их сайхан хурдан сайхан л да. За хотгоодын хурд өнгөрсөн жил их сайхан зохион байгуулагдсан. За Монголд яриад бас одоо харсан байх тийм ээ. Анхны одоо шөнийн наадмын нээлт одоо болсон тийм. Одоо их өвөрмөц сайхан хийгдсэн. За түүнээс гадна наадам бол нэлээд чансаатай томоохон наадам болсон л да. Энэ бол газрын сайхан хурдууд очсон. Тэгээ энд бол азраг маань хүрээ азраг маань төрүүлсэн. За ингээд би бас хувьдаа их бэлгшээсэн л дээ. Одоо азар төрүүлнэ гэдэг чинь бол одоо аавын хөвгөд бас олдоод байхгүй л одоо сайхан боломж. Та ер нь хөгжмөд их дуртай байна. Түрүүн би нөгөө энэ жилийн нөгөө ажлын өрөөнд бас ингээд нот бичсэн цаас их харагдчихсан. Тэгээ энд ороод исэн чинь хөгжим байна, пянз байна. Энэ доор бол ингээд пянзны маш их цуглуулгууд байх шиг байна тийм. Бидний үеийнхэн ч тэр ер нь пянз бас нэлээд сонирхдаг. За энд бол нэг 150-аад пянз ер нь бол байгаа бах гэж бодож байна. Хуучны гоё пянз их байна тийм. Би одоо сүүлийн үед ч гэсэн одоо пянз бол одоо буцаад их хүмүүсийг сонирхдаг болцсон. За сая бол их шинээр бол олон пянзууд хэвлэгдсэн шүү дээ. Ер нь бол пянз бол ямар ч байсан энэ аналог за маш дууралт нь бол илүү их амьд байна гэж үзэж хүмүүс их одоо сонирхож бусаад шиг сонирхож байгаа. За энэ агуулгаараа бол пянз эргээд бас юм эргэлтэнд орж байгаад бас би их баяртай байна. Бас одоо хүүхдүүд хасаа л тодорхой хэмжээнд бас пянз цуглуулаад сонсдог байсан хүмүүсийн хувьд энэ ямар дуу юм бэ? Хөвсгөл
Тунгалаг хаан гэж байгаа юм тий. Тэгээ хөвсгөл тунгалахан далай минь гэдэг. Хөвөнд чин төрж өссөндөө хөвсгөл тунгалахан далай минь зүрхний минь талтан давлгалаад байна зүудэнд мөнхийн уяатай далай минь холбоотой бодогдогдоо хөвсгөл цэнгэгхэн далай минь ирхэл жимэлмэртэй санагдаад байна чим бүдэн өвөр шиг далай энерлийн хадуухан сэтгэл шиг яасан ариухан дагшин тагвэ янз гоё дуу шүү дээ тий. Үнэхээр сайхан дуу шүү. Энэ дуу бас 2011 онд одоо бүтээсэн юм дуу байгаа. Шарвах маань бид хамтдаа нэг сар гаруй хөсгөлөөр одоо сайхан тойроод ирсэн. Ирээд бас хөсгөл нутгийн маань талаар ийм сайхан дуу бол хийсэн. За ингээд хийсэн тухайн үед ярьжсэн. За хинээр дуулуулснаа бол надад хэлээгүй. Тэгээ нэг өдөр надад ингээд CD одоо яг бүх бичлүүдийг хийцэн надад аваад ирсэн байхгүй юу. Ингээд бас төвдөө зориулсан, нутагтан зориулсан сайхан дуу. Ялла цаанаа сонсоод үзтээ гэдэг. Тэгээ бид хэд ингээд DVD тоглоулагчд тухайн үед байлаа. DVD тоглоулагч хийгээд үзсэн чинь за манай нутгийн тэр дотроо одоо бид хоёр нэг сум юм. Өсгөл аймгийн цэцэрлэг сум. Хуучнаар бол одоо Эрдэнэ дөрвшөнгийн хошоо Цэцгэн аймгийн. Яг нутгийн маань энэ дэлгэр мөрөнгөөр одоо дуулуулсан. За ингэж сонгод дуулуулсан одоо Шарвахын маань бас их ухааны нэг байсан баг л да. Тэгээд анхудаага сонссон чинь манай нутгийн маань дээгээд дуулж исэн. Үнэхээр сайхан дуулсан. Тэг яг хөө ер нь бас анх дуу хүлээж авч байгаа юм ямар хос тэгэл төрж байт. Бас яг дуулж ах би сая тэндээс ингээ хараа сууж илээ л да. Амар гоё ингээ дотн ороод явж байгаа тийм уус зэвс тийм. Баярлалаа. Миний хувьд бол Хөдөлмөрийн Баатар төрийн одоо сойрхолт энэ гайхамшигтай Монголын амьд давуулсан ийм хүнээс хөвсгөл далайхаа тухай энэ дууг ингэж хөвтөж дуулна гэдэг чинь нэр төрийн хэрэг байсан байхгүй юу? Ягаад ч юм тэр хүн надад энэ дууг дуулах санал болгосон. Би ч үнэхээр их баяртай энэ дуу дуулсан. Гэхдээ энэ дууны цаана хэн байгааг ерөөсөө мэдээгүй. Өнөөдөр л ингэж мэдж байгаа байхгүй юу? Өө та байсан юм уу? Ийм учиртай юм уу гэж. Миний сайхан хөвсгөл нутгийнхан бол хөвсгөл тунгалахан далай минь гэдэг гайхалтай сайхан шинэ уран бүтээлтэй болж байгаа. Энэ бүхний цаана бол маш сайхан гоё дорсож үлдсэн. Тэгээ би эрхэм гишүүндээ бас их баярлаж талархаж байна. Танд аз жаргалыг хүсэн өрөө. Би таныг нутгийн ах гэхээсээ илүү одоо улсын их хурлын гишүүн гэхээсээ илүү би таны хүн чанараар чинь дэндүү сайхан хайрлаж хүндэтгэж явдаг. Тэгээд энэ гоё дууны ард та байсан юм байна. Өнөөдөр би энийг мэдэж авсандаа маш их олзуурах чинь. Ингээд цаашаа бол хоёулын энэ дуун дээр өшөө илүү ажиллах хэрэгтэй байна гэж би сайхан дуу болох хаа. Бас сайхан одоо клиптэйч болох байлгүй дээ гэж бодож шүү дээ. Энерлийн халуухан сэтгэл шиг яасан ариухан дагшин тагвэ. болж төрсөн юм бэ? Урчин болж төрсөн юм бэ? Та одоо нэг улсын бүртгэлийн регазын дараагаар ажиллаж ирсэн тийм ээ. За тэгээд таныг ажиллаж явах үед одоо бидний нэг ашиглаад байгаа захим иргэний үнэлэх гэж энэ зүйл одоо энэ харагдаж гарч ирж ирсэн тийм ээ. Энэ ажил бол яг эд хийгдэж лаа. Энэс чи хойш нөгөө түүц машин энтер гэж бас
бэлэн бодоод хийгдчихсэн шүү дээ тийм. Ер нь бол яг одоо иргэн бүрийн ингэж байгаа иргэний өмнөлөхийг бас хийж хэрэгжүүлсэнтэй бас л одоо бахархлаа сайхан зүйлтэй. За Монгол Улсын 25 дахь ерөнхий сайд Баярдарга бол бүртгэлийн төгөлдрөл хийнэ гэдэг одоо зорилгоо тодорхойлсон. За энэ ажлын хариуцч хийх ажил нь бол тухайн үеийн одоо улсын бүртгэлийн ерөнхий сайдаар ажиллаж байсан одоо бий болоод манай хамт олонны үүрэг болж одоо ирсэн л дээ. Ингээд Монгол Улсынхаа бүх иргэдийг шинжилэн бүртгэсэн 10 хорооных нь хийгээр одоо тухайн мэдээлэл баталгааж авсан тийм ээ. Тэр мэдээлэл дээр үндэслээд одоо та бүдэд бүгдэнд нь байгаа иргэний цахим үнэлгээг хийж одоо үнэлэлгүйгээр бүх иргэндээ өгсөн. За энэ ажил зохион байгуулагдсан. За энэ ажил зохион байгуулагдаж бүх иргэдийн мэдээлэл цахим болсон учраас одоо нөгөө түүц машин гэдэг бол одоо тодорхой завсрын шийдлүүд учраас одоо иргэд маань одоо ашиглаж байна. Одоо бол нийтдээ одоо 20 гаруй 28 байгууллага бол одоо хур гээд одоо энэ нэгдсэн мэдээллийн системийг ашиглаж байна. Одоо хүнээс одоо иргэний өмнөлөх шаардахгүй хорооны хийгээр нь үйлчлэг үзүүлдэг болж байна. За дан гээд одоо бас систем байгаа. Цахим орчинд өөрийгөө тухайн үеийг таньдаг одоо иргэний өмнөлөх шаардлагагүйгээр одоо таних боломжтой гэсэн үг шүү дээ. Хорооны хийгээр нь бүх мэдээлэл нь байж байгаа учраас ингээд төрийн үйлчилгээ одоо саадгүй за мөн төрийн шуурхаа хүрхийн боломж бол бүрдсэн. Одоо цаашид ч гэсэн төрийн бүх үйлчилгээнүүд төрийн бусад байгууллагууд улам нэмэгдээд төрийн бүх үйлчлэгээ одоо цахим болгохын үндэс суурь нь бол тухайн үед тавигдаад одоо ажлууд нь бас үр дүнтэй хөгжлөд явж байгаа. Төгөлдршил болоод яваад. Төгөлдршил гэдэг бол өөрөө байнгын үйл явц байхгүй юу? Нэг удаа хийдэг зүйл биш. За хамгийн одоо чухал зүйл хамгийн хүнд хэцүү ажил нь бол одоо яг тэр үед одоо бүх иргэдэд шинжилэн бүртгэх тэр ажил байсан л да. Том ажил өрнөжсэн шүү дээ. Хүн болгоны хороон дээр очиод зураг дараалаад. Тэгээ хорооны хийгээгээд тэр үед чинь нэг 640 гаруй мянган зөрчил засаж байсан. Тэр одоо маш их тоо шүү дээ. 640 мянга. 640 мянган. Одоо тэнд одоо овг нэр буруу зөрүү бичгээс эхлээд хувь хүнээс хамаарсан одоо баахан алдаа дутагдлууд байдаг. Бүртгэлийн ажилтнаас хамаарсан алдаа дутагдал байна. За олон төрлийн зүйлүүд одоо байсан. За тэдгэрийг бол нэг бүрчлэн засаад тухайн мэдээллийн үнэн зөв болгоод хорооны хийгээр нь баталгаажсан учраас одоо Монгол улсын иргэд бол одоо баталгаажсан мэдээлэлтэй. За дотоод хэргийн их сургуулийн буудлагын тээр дээр ирсэн байна. Маа зочин бол бас өнөөдөр ажлын дараа буудлагын тээр дээр иж бас буудаж сонирхож бидээс өрсөлдөж байгаа тийм гэдэг. Тийм. Ер нь бас хэрэг буудаж байна тийм. Тэгээ яг хууль зүйн салбарт одоо 10 жил ажиллаж байна. За энэ хугацаанд бол энэ хууль ёсны байгууллагуудаар одоо байнгын хамтын ажиллагаатай явж ирсэн. За ер нь бол одоо миний бас найз нөхөд маань одоо ихэнх одоо энэ хууль зүйн одоо хуулийнхан гэж ярьдаг тийм. Хууль ёсны салбарын маань байдаг л да. Тэгээ энэ нөхдөдөө бас хаяа бас хийж энэ буудлын талбараар ирж бууднаа. Хаяа бас буудах дуртай. Бас ер нь бас бэлтгэл сургуульд болно. Бас их орны өмнө бас тагаар хүлээсэн офицер хүн бол одоо байгаль бас бэлтгэлтэй байх хэрэгтэй гэж боддог. Тэр агуулгаараа бас ирж хаяа бууд гэнэ. Өнөөдөр бол бас хаяа одоо бооцоо тавиад буудаж болж байна. Хэр мэрэгэн буудаж байна. Өөрөөр нь ямар ч байсан одоо өөрийнхөө үүрэг норматив бол одоо биелүүлнэ. Ер нь хууль хүчний тэгээд энэ сэдвээр ярьж байгаа. Одоо сая өнгөрсөн 4 жил улсын хурлын парламент бас хууль хүчний салбар дээр нэлээд их шинжилтүүд хийглээ гэдэг нэг яриад байна тийм. Яг гол бас шинжилтүүд нь одоо юу байсан гэж харж байна тийм. Одоо тохиолбол энэ хуулийн байгууллагуудын одоо эрчим үндэсийг тавьсан хуулиудыг бол бүрэн шинжилсэн. За энд бол одоо цагдаагийн албаны тухай хууль байна. Хөлийн албаны тухай хууль, дотоодын зөргийн тухай хууль, прокурорын тухай, шүүх, өмгөөлөл, нотариат гэд энэ бүхэл салбарын бүх хуулиуд ерөнхийдөө одоо бүрэн шинжилэгдлээ. За энэ бол эрсдсэн хувь томоохон шинжилэл. Нөгөөтгөөр энэ байгууллагууд үйл ажиллагаагаа одоо орчин үеийн чиг хандлагад нийцүүлж үйл ажиллагаа явуулах боломжуудыг одоо нэмэгдүүлсэн. Нөгөөтгөөр бас энд ажиллаж амьдарч байгаа албан хаагчид, албан үүргээ гүйцэтгэж байгаа хүмүүсийн нийгмийн асуудал мөн энэ одоо эдийн засгийн баталгааг нь одоо бичүүлсэн ийм хуулиуд саянд хугацаанд одоо батлагдаж гарсан л да. Эдгээр хуулиудад бол мэдээж хууль зүйн салбарт одоо олон жил ажилласан хүнийхээ хувьд бол бүх ажлын хэсгүүдэд нь орж одоо бас ихэнх ажлын хэсгүүдэд надад ахалж ажилласан. За ингээд ямар ч байсан хууль зүйн салбар одоо хуулийн байгууллагуудын маань эрхцэн орчин одоо нэлээд сайн боловсронгуй болсон гэж одоо би
бодож байгаа. Цаалаг яг өдөр өглөө уулзаад өдөржингөө танаа уулз дээр ажил ярьлаа. Одоо энэ дээд бас буудах гэж хат бас баахан хуйлаа суугаад уушлаа гэдэг. Тэгэд бас өнөөдөр нэвтрүүлгийн урилга хүлээж аваад манай хөтөд оролцсон танд маш их баярлалаа. Тэгээ хоёул одоос буудъя. Тэгээ таны бас цаашдаа ажилтнуудаа маш өндрөөс амжилт хүсье. За баярлалаа. Та бүдгийн ажилд бас амжилт хүсье. За баярлалаа.